За юу байна? За юу байна да энэ амралтын өдрүүдээр Hack Your Health гээд энэ зурлагын нэг ангитай докюментарийг Netflix дээр үзлээ. Тэгэхээр Аа. тэгээ энэ тухай ярьж өгөхөөр шийдлээ. Энэ айгу эрүүл мэндэд хэрэгтэй зурвал байсан. Учираас бүгдэд бас хэрэг болох байх гэж бодож байна. Тэгээд голчлон ерөнхийдөө нэг хүний гидсний тухай гидсэн доторх одоо юу болдог тэрний нууцын тухай гардыг блэ те. Тэ энэ дээр болохоор за энэ бүсгүй бол одоо багасаа аршилтай байсан. Тэгээд илүүдэлжинтэй байсан. Ерөнхийдөө гидснийхээ асуудлыг олохгүй байж байгаа том болоод ер нь гидсээ ямар учиртай юм бэ? Одоо гидсний байдаг энэ жижигхэн бичил биетүүд, нянгууд, бактериуд бүгдөө одоо хүний биед ашиггүй биш тий. Ашигтай ч гэсэн бактериуд байдаг. Эдгээр ямар харилцаа холбоотой байд юм бэ гэдгийг судалсан эмэгтэй байлаа. За тэгээд ерөнхийдөө энд бол гурван ийм хүн гарч байгаа. Нэг хоолоо одоо идэж чадахгүй бүүлждэг. Нөгөөх нь болохоор competitive eater гэдэг хитрхи их иддэг шүү дээ тий. Нэг богино хугацаанд маш их иддэг. Тийм иддэг одоо Япон залуу. Нөгөөх нь болохоор яаж дэглэм байрсан гэсэн ингээд тархлаад байдаг. Одоо эмэгтэй энэ гурван хүн бол ерөнхийдөө энэ докюментари дээр орж ирж байгаа. Тэгээд за ер нь гидсэнд болохоор аюул олон бактериуд байдаг. Гэхдээ тэр бактериуд болохоор бүгд одоо муу бактериуд биш, сайн бактериуд байдаг. За тэр бактериуд нь ингээд юу гэмтэй тухайн хүний юу идмээр байгаа хүслийг нь тодорхойлж өгдөг гэж байгаа хгүй. Хүний тарих өөрөө одоо юу идэхийг хүсдэг биш. Тэр бактериуд нь ямар юм идмээр байгааг нь одоо дохио өгдөг. Аль бактерийн давмгай, аль бүлгийн бактерийн давмгай байгаагаас хамаарат тэр нь ингээд толгоонд одоо жишээ нь сахартай идмээр санагдах юм бол сахар идмээр байдаг тэр бактери нь чиний гидсэнд илүү их ихсэн байна гэсэн үг. Одоо шарсан хуурсан юм идмээр санагдаад байвал одоо шарсан хуурсан юм идэх тийм дуртай бактери нь гидсэнд ихсэн байна гэсэн үг. За энийг болохоор энэ докюментари дээр нэг хүн бол би ингээд өмнө нь чихэрлэг юм идэх айгу дуртай байсан. Бүр ингээд байж чадхаа одоо чаддгүй байсан. Тэгээд хятад очиод амьдэрсэн чинь хятад тийм чихэрлэг юм хоолнд их хөвчлэн байдаггүй. Дандаа ногоотой хоол байдаг. Ингээд байнга ногоотой хоол идээд байсан чинь миний тэр чихэр идэх хүсэл ерөөсөй байхгүй болцсон. Өмнөхшгөө ингээд бүр тийм сахар идэх хүсэл байха болцсон гэдэг жаа байхгүй юу? За тэгэд энэ гурван хүнээс болохоор шинжлээд энэ эмэгтэйг одоо илүүдэлжинтэй эмэгтэйг болохоор гидсийн бактерийг ингээд шинжилж үзсэн чинь ерөнхийдөө ийм хурдан задалдаг тийм бактери нь бага хоолыг орж ирсэн хоолыг хурдан задалдаг тий. Тэгээд тэрийг одоо ахиулахын тулд илүү олон төрлийн одоо шимт хичээлтэй хоол идэж нөгөө бактериудад давмгаа олох хэрэгтэй гэд тэгж хэлж байгаа. Тэнгүүд ерөөсөө бид нар чинь өмнө болохоор тархиараа ингээд гизээ удирддаг гэж бодоод байсан шүү дээ тий. Одоо тарган хүмүүсийг бодлол жишээ нь өөрийгөө удирдах чадахгүй ингээд юу хоолнд хэтэрхий дуртайгаас бол ингээд тарган байна гэдэг байгаа боловч эдгээр хүмүүсийн гидсэнд байгаа одоо нөгөө таргалуулдаг бактери туранхай байлгаж хоолыг нь задалдаг аль эсвэл үсэхгүй байдаг тий. Тэр бактериуд нь бага хэмжээтэй байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм хүнээс төрсэн хүүхэд бас адилхан удамшлын шин чанартайгаар одоо ингээд тарган байх магадaltaй. Яагаад тэгэхээр ээжд нь байгаа тэр нөгөө бага бактери нь хүүхэд нь бас ингээд бага байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр илүүдэлжинтэй болох магадaltaй гэсэн үг. За энэ бактеритай хүн ер нь яаж анх танилцсан бэ гэхээр эмэгтэй хүн одоо төрөх үеэр өтрэнээс ингээ хүүхэд гарч ирж байгаа шүү дээ. Тэр чинь болохоор хойшоогоо ялгац гаргадаг одоо ялгасны сүвтэй ойрхон байгаа тийм аанусны нүхтэй ойрхон байгаа. За тэгэнгүүт эндээс хамгийн анхны бактеритай хүүхэд танилцдаг гэж байгаа байхгүй яг төрөх процессдороо одоо тэр нөгөө өтрээний бактеритай бас танилцдаг тий. Өтрээний бактеритай нэгдүгээр танилцаад дараа нь болохоор одоо тэр аанусны бактеритай өөрөөр хэлбэл хүний баастай ойрхон ингээд
заавал тэр бактерийг нь мэдээд ингээ хүүхэд гарч ирдэг гэд энэ юун дээр ярьж байгаа. За тэгэнгүүт энэ одоо сүүлийн жилүүдэд болохоор ерөөсөө хийсвэр хагалгаа снэс болоод за тэгээд өөр клизм тавьдаг ч юм уу те иймэрхүү байдлаас болоод хүүхэд бол нөгөө нэг бүхсний баасны бактеритай танилцахгүйгээр шууд гараад ирчихэж байгаа хитрхи цэвэрхэн орчны ариутгал интерес болоод хүүхд ерөөсөө тэр бактеритай танилцахгүй байгаа учраас ингээ харшил өөр асуудлууд үүсэт байна гэж энэ дээр ярьж байгаа юм л да. Тэгээ энэ одоо нөгөө нэг сэдвэр өмнө нь хоёулаа болохоор гиз гээд нэг групп байсан шүү дээ тий сарвал блог гэдэг фейсбુક дээр тэн дээр болохоор айгуу дэлгэрэнгүй ярьсан байдаг тий. За тэрийг чи ярих уу? Гиз групп дээр болохоор бас ер нь гизний бактери хүнийг бас удирддаг. Хүний эрүүл мэнд дархлааны хамгийн гол зүйл чинь бол гизний бактери байдаг. За тэгээд нэгдүгээр тэр төрх замаар явж байхдаа хүн танилцсан. За дараа нь нөгөө нэг бас ингээ хит цэвэрхэн байж бас дими хүн ингээд орчинтойгоо бас орчныхоо бактериудтай танилцаж дархлаандаа ингээд тэр бактериудыг таниулж явах хэрэгтэй. Дараа нь болохоор ямар нэгэн байдлаар ингээд хүн өвдөн штэ тий хүүхэд өвдөн штэ өвдлөө гэхэд ингээд манайхан болохоор шууд ингээд антибиотик бариад уулгацдаг. Антибиотик уух шаардлагагүй өвчнүүдэд бол ерөөсөө огт антибиотик ууж болохгүй. Яг тэгэхээр тэр антибиотикууд чинь таны биед байгаа хамгийн хэрэгтэй бактериудыг чинь ингээд устгацдаг. Тэгэнгүүт чинь таны ингээд дархлаа одоо ингээд ер нь нойлолцдгоо. Тэгээд ийм нэг дархлаа нойлолцсон үед өвчин тусна. Дахиад антибиотик уун, дахиад дархлаа нь улам унана. Ингээд нэг ийм антибиотикийн нэг тийм нэг балер циклд ингээд орчдөг шүү гэд ингээд ер нь бол гиз групп дээр ер нь анти антибиотик гэдэг л үзэлтэй хүмүүс ихэнхэнд байдаг. Гэхдээ яг тэрийг ингээд дагснараа бид нар ингээд айгүй тийм эерэг үр дүнгууд гардаг байхгүй. Ер нь бол гиз группд орсон би ч анх хэдэн оноос хойш орсон. Тэгээ гиз групп нэгтгэн л баг орж ирсэн. 170 эдэн хүнтэй байхад нь орж ирсэн. Тэгэл тэр цагаас хойш ингээд антибиотикийн хэрэглээ маш их багасснаас хойш болоод гэх юм одоо ингээд айгүй дархлаанууд маань айгүй хүчтэй болсон гэж мэдэрдэг байхгүй юу. Одоо ч гэсэн ингээд нэг өвөл ямар нэг юу байлаа гэхэд шууд антибиотик барьж авч байгаа тохиолдол ер нь баг байдаггүй. Тийм ээ. Тэгээ тэрийг мэдхээс өмнө болохоор ер нь манай эмчнэр хамгийн түрүүнд антибиотик бичээд өгдөг тий. За тэгтээ ерөнхийдөө заашгүй шаардлагатай антибиотик гэж байгаа л да мэдээч хэрэг. Заавал хэрэглэх ёстой антибиотикийн одоо тохиолдлууд гэж байгаа. Гэтэл зүгээр бүх ханиадны шинж тэмдэгт одоо таниад томуу хоёроо ялахгүйгээр антибиотик бичээд өгчдөг байхгүй манай одоо их хөвчлэн өрхийн эмнэлэг дээр ч юм уу тий. Эмчнэр шууд хамгийн хурдан үр дүн гаргаад өхийг хүсдэг те ээж амнар ч гэсэн өөрөө айгу хурдан л дараад авахыг хүсдэг. Дараагийнх нь нөгөө сайд эффектийг ерөөсө бодохгүйгээр хурдан л ингээл хүүхд маань зүгээр болол хэвээ амьдралдаа шийдэхийн тулд юу ч хамаагүй ингээд өгөхөд бэлэн учраас эмчнэр нь ч гэсэн яг тийм хариу хандлагатай байдаг тий. Эмчнэр нь ч гэсэн ерөөсөө хил аманд орохгүй тулд ямар удаан энэний юм үйлчлэхгүй байна гэдэг юм хэлүүлэхгүй тулд ингээд хурдан хүнд антибиотик өгчдөг. Тэнгүүдсэн зарим одоо томоо жишээ нь вирусын халдварын үед бол ерөөсөө антибиотикний шаардлагагүй байхгүй юу. Түүнтэй хавсарсан одоо үргэлжлэл явагдах юм бол тэнд нь антибиотик байж болохоос дөнгөж томоо эхэлж байгаа үед антибиотик бичээдэх юм бол дархлаа л унана тий. Тий яг байна. Ер нь бол тэгээд одоо Тэгээ энэ гиз группээс сурсан юмнууд бол айгүй их байгаа тий. Ийм одоо антибиотикний хэрэглээг өмнө нь ийм замраагүй байсан гэдгийг бид нар бол бас анзаардгүй байсан. Би бол энэ сарвал гэдэг админаас бол айгүй их юм сурсан. Тийм ялангуяа маш их юм сурсан. Ялангуяа хүүхдтэй болоод айгүй их анхаард юм байлаа тий. Бид нар ч бол яг өмнө ханиад түрлээ тэгэл янз бүрийн юм ууж яснаа шууд тараас нь идэхгүй болохоор антибиотик уугаал тий. Амар замраагүй хэрэглээ тий. Антибиотик ч ядж яхад гадуур бүр шууд бэлэн авдаг байсан. Одоо харин бас эмчийн жороор олгодог болчоод учиртай болчоод байгаа тий. Тийм жороор олгодог. Тэгээ жороо нөгөө нэг эми сан хураагаад авчдаг тий. Жороо бариад энэ тэндээс гүйж очиад цоглуулад авах боломжгүй бас аятайхан болчиход байгаа шүү. Тэгэд нөгөө гиз группийн одоо нөгөө ээжүүдийн үр дүн тэр доор бичиж байгаа сэтгэлдлүүдээс ингээ харж байхад манай одоо өрхийн эмчнэрт нэг тийм нийтлэг юм байгаа байхгүй юу. Антибиотикийг болохоор ингээд ихэвчлэн 3-5 хоног уугаарай гэж зөвлөдөг гин л дээ. Ер нь бол
би одоо ингээд антибиотик хэрэглэдэг байх үед ч гэсэн бас тэгдэг байсан байхгүй нэг 3-5 хоног. Тэгээ тэр 3-5 хоногт бол ингээд шууд баг уугаал эхний өдрөө ингээ үр дүнгээ мэдрээд эхэлчихэж байгаа. Тэгтээ тухайн өвчнийг яг бүрэн дарсан уу үгүй юу гэдэг чинь бол айгүй барьцгүй юм байл л шүү дээ. 3-5 хоногт бол ер нь тэр өрөвслийн бактери яг бүрэн устдаггүй юм байна гэж би тэр ээжүүдийн сэтгэл болон одоо тэр үр дүнгуудээс ойлгосон. Хамгийн багадаа антибиотик чинь нэг 7 хоног, 10 хоног энэ төр ууж иж тэр бактери нь ингээд одоо тэр өрөвслийн тийм муу бактери нь ингээд өгдөг. Тэгэхгүй ингээ 3-5 хоног уулгаад дутуу ингээд цохилт өгөөд нөгөөх нь ингээд нөгөө яг уужсэн тэр антибиотиктой тэсвэртэй болоод тэгэнгүүт чинь нөгөө нэг антибиотик нь үйлчлэгээ болчих штэ. Тэгэнгүүт чинь дахиад илүү хүчтэй антибиотик уух шаардлагатай болоод ингээд нэг юм заваарсан болоод байгаа юм байл л дээ ер нь. Антибиотик чи ер нь бол 72 цагийн дараа яг үйлчилж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр ууснаас хойш 72 цаг гэхээр чинь яг 3 хоног байгаа зү. 3 хоногийн дараа дөнгөж үйлчилж эхлэх үед нь зогсоочих юм бол антибиотик чинь үр дүнтэй байгаа эсхийг бас мэдэх аргагүй байхгүй тий. Тий харин яг тий. Ер нь бол одоо антибиотикны хэрэглээг хамахын тулд манай гэр бүлээс бол авч байгаа арга хэмжээ гэвэл хоолоо өвдөх юм бол заавал хоолооны арчтаас өгч байгаа. Тэндээс одоо бактерийн шинжилгээ аваад антибиотик мэдрэгийн шинжилгээ авчих юм бол яг оновчтой бактерийг нь олоод уучиж болж байгаа. Тэрнээс өмнө мэдээч хэрэг тархлаа одоо тийм хүндрүүлэхгүй хэмжээнд хүртэл нь тархлааг нь дэмжих те байдлаар бол эхлээд арга хэмжээ авч л байгаа л да. За тэгтээ үнэхээр антибиотик хэрэглэх тохиолдол гарч байгаа бол антибиотик мэдрэгийн ялангуяа өрөвсөлтэй батг одоо хатиг хоолойны идэхгүй байгаа хоолойны өвчин энэс дандаа арчтаас аваад антибиотик мэдрэгийг өгвөл илүү оновчтой үр дүнтэй болно. Тэгэхгүй бол өөрөө дур мэдээж антибиотик уугаал байна. Нөгөөх нь ингээд тэрхэн хоорондоо гайгүй юм шиг болсноо эргээд тэр антибиотикийн төсвөртэй болоод бид нь байгаа л гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө сар жилээр үргэлжлсэн төсвөртэй ингээд дахин үргэлжлэлээр байгаад нөгөө нэг MRSA авлаа тий бүх төрлийн антибиотик төсвөртэй тийм юм үлдээл эцсийн мөч тэрнтэйгээ дархлаагаараа тэмцэхээс өөр аргагүй болж байгаа байна. Тийм MRSA одоо бүр хүндэрсэн үед бүр бол ямар ч антибиотик таарахгүй байж болно шүү дээ. Тэгэх юм бол аюултай тий. Тэгэх юм бол тэгэл одоо байгалийн шалгаралт гэдэг шиг л тэгэл өөрийнхөө дархлаагаар тэмцээл чадах нь үгүй юу гэдгээ үзнэ л гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол MRSA-гаар тэгээд нас орох тохиолдол бол айгүй их байд юм билээ шүү дээ. Тэр одоо ямар ч антибиотик ингээ юугүй болцсон. Би өнөөдөр өглөө яг энэтэй холбоотойгоор нэг пост уншсан л да. Нэг эмэгтэй Монголд байх хугацаанд нуруунд дээр ингээд эдээтэй өрөвсөл гарсан юм байна л да. Тэгээд за тэр нь ингээд одоо нөгөө нэг эхлээд зүгээр л эдээтэй юм байна гэж бодсон чинь улам бүр юм хүндрээд хатаг болоод за тэгээд өчнөө удаа олон дүүргийн имлэхээр ямар имлэгээр ч гэлээ хувийн имлгүүдээр ч гэсэн ингээ яваад хаглуулад шаруулад антибиотик уугаад бүх төрлийн антибиотик уугаад сүүлд нь ээж нь бүр таньдаг хүнээс асууж амар хүчтэй юм антибиотик тариа олж ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд тариад онгоцонд эргээ суусан чинь тэр нь тавтаад гараад ирсэн гэж байгаа. Яана. Тэнгүүтээ гадаадад очингуудаа өөр нэг им өгсөн гэж байгаа байхгүй юу. Та би тэр нэрийг нь хэлэхгүй. Ягаад тэгэхээр тэр эмэгтэй мэдээлэл айгу буруу байгаа байхгүй юу. Өөрөө им имэрсаагаар өвдөж өвдснөө тэр имийг өгснөө энэ имээр ингээд идэгдэм байна гэд бичсэн. Тэр нь өнөөдөр ингээд хүмүүс айгу олон шеэр хийгээ явж байгаа байхгүй юу. Тэнгүүт тэр эмэгтэй таар халдгүй тэр болохоор имэрсаа чинь болвол антибиотикт мэдрэг болсон. Одоо аль нь юуны аль антибиотикийг хэрэглэж болохоор байна гэдгийг нь мэдсэний дараа уун тэгэхээр бүх хүн дээр бол тэр ийм үйлчлэн гэсэн үг биш байхгүй. Тэр эмэгтэйд үйлчилсэн юм Монголд байгаа тэр тос бас байгаа. Тэгээ тэрийг ингэж паблик одоо олон нийтэд түгээх нь одоо хатаг гарсан хүн болгон тэрийг ууж үзэх бол сайн зүйл биш байхгүй. Зүгээр л хатагнаас Монголын аль ч эмнэлэгт би одоо ийм бактериологийн шинжилгээ өгөө гэхэд танаас ч авна. Тэгэхээр өөрийнхөө мэдлэгээс болоод Монголд ингээд энийг эмчилж чадахгүй байх гэж ярих бол айгүй буруу зүйл байгаа байхгүй юу? Тэгээ яг нөгөө бактериологийн шинжилгээг антибиотик ууцсан үед бас алдаатай гарах тохиолдол байдаг те. Тэгэхээр ер нь баг гарч эхлээл бол шууд өгсөн дээр юм уухаасаа өмнө те.
Тий. Тэр эмэгтэй өвчсөн байсан. Би тэгээ Монголд өгсөн чинь антибиотик ууш таарсан. Ингээд антибиотик ууснаас 7 хоногийн дараа мараа гэд ерөөсөө тэгэж өгч чадаагүй. Тэгээд энд ирсэн чи юм уугаад сайхан намтчлаа гэж аахгүй. Гэхдээ тэр бас өөрөө өрөөсөл ойлголт байгаа аахгүй. Тэр им нь зөвхөн тэр эмэгтэй л тэр хатиг нь таарж байгаа болохоос хатигтай хүн болгон таарна гэсэн үг биш. Тий. Тий. За антибиотикны тухай энэ докюментари дээр бас ярьсан. Яг адилхан зүйл ярьсан. Ер нь бол антибиотик хийсвэр хаалгаа ингээд иддэг бүлэг хоол хүртэл өөрчлөгдсөн учраас одоо ингээд гидсэнд байдаг ашигтай бактери өмнөх үеих шиг ийм тэнцвэртэй биш болоод олон асуудлууд үүсдэг болсон. Энэ асуудлууд гидсний асуудал бол тархитай шууд холбоотой. Одоо өөрөөр хэлбэл түрүүн хэлсэн гидсэнд байгаа одоо үлсмөр байгаа бактериуд те шарсан хоол идмээр чихэртэй юм идмээр байгаа бактериуд нь ингээд тархинд шууд дохио өгдөг тэй адилхан аутизм за мөн Паркинсон гэх мэтчлэн одоо зөндөө олон өвчний нэрсэлтэй би яг санаж байгаа энэ хоёроод энэ бол одоо гидсний энэ бактеритай шууд холбоотой байдаг гэдэг энэ докюментари дээр ярьж илээ. Тэгээд нөгөө би нэг юм асуу гэж бодоодсэн. Одоо жишээлбэл би энэ докюментарийг бас яг үзэж дуусгаагүй байхгүй юу? Эхнээд нь үзээ явж исэн чи манай хүүхд ингээд намайг дуудч муудаад би ингээ яг үзэж дуусгаагүй. Тэгэхээр би нэг юм асуух гэдэг. Одоо чихэр идмээр байгаа бактери нь их байгаад байгаа шүү дээ. Тэгээд тархинд бид нарт ингээд чихэрлэг юм идмээр байна гэд нөхөө өгчөж байгаа. Тэгэхээр тэр хүслийг нь бид нар биелүүлэх ёстой юм болов уу? Эсвэл тэр хүслийн эсрэг байх ёстой юм болов? Тийм юм дутагдаад байна гэсэн үг юм болов? Юу гэсэн үг юм бол? Хитэд байвал улам бүрэл тэр бактери нь үржинэ гэсэн. Одоо чихэр мэхэртэй холбоотой бактери бол улам бүр тэр нь ингээ үрчээд байнга л юм туршил болно гэсэн. Өөрөөр хэлбэл гэрийн одоо бидний ингээ нэг айлын хүнсний идэх туртай юм байнга юм тогтмол байдаг штэ тий. Бид нар ч гэсэн багасаа том болтлоо ингээл нэг л төрлийн хоолн дуртай, гурилтай шүлмөлн дуртай, тэнгүүд буузан дуртай. Тэр чинь гадаадын хүмүүс бол өдөр болгон идээд нэг юм хүсдэг зүйл нь биш штэ. Бид нар одоо бургер, пиццагаар ч юм үүсдэг штэ тий. Тэнгүүд энэ нөгөө давтамжтай ийдсэн хоол маань тэрнийх нь ингээд бактериуд нь одоо давамгаа олцсон учраас бид нарт ингээд тэр хүсэл нь төрөөд идэг гэх юм уу. Нэг би энэ докюментариас тэгэж ойлгосон. За одоо тэнгууд орчин үеийн хүүхдүүд нэг пицца, бургер багаас нь эрхлүүлэх гэж өгөөлөө шүү дээ. Тэнгууд пицца их идээд байнгут тэр одоо пиццаны хүслийг өдөөдөг те эсвэл нүүрс ус өдөөдөг тэр бактери нь ихсээд ингээд байнга идэх хүслийг төрүүлээд тийм төрүүлээд байна л гэсэн үг юм байлээ. Тэгээд нөгөө гурилд их идэх тусам одоо нөгөө гурилч өөрөө юм айгу цавуулаг тэр цавуунууд нь ингээд одоо нарийн гидсний хананд ингээд наалдаад тэгээд нарийн гидсний одоо нөгөө салбангуудыг одоо ингээд айгу хэврэг болгоод тэг ингээд нэг юм шүүрэмхий гидсгээ сүүлийн үе айгу ярьдаг болсон шүү дээ тий. Шүүрэмхий гидсийг үүсгдэгэ гэж тэгжсэн. За энэ дээр болохоор яг шүүрэмхий гидс гэж яриаггүй. Гэхдээ гидсэнд байгаа юм мембран гэх юм уу? Одоо микс гэж байгаа байхгүй юм усрахаг уйлахаар шиг зүйл гидсний ханд байдаг. Тэр зүйл бол гидс рүү ингээд муу бактери би илүү шингэж орохоос ингээд хамгаалаад байж байдаг. Харин муу бактери хитрхи их давмгаа болоод сайн бактериуд нь багасаад ирэх юм бол тэр ногоон мембрамыг ингээд идээд бактериуд нь идээд цаашаага нэвтрээд хүний эргэцэн систем рүү орчдгоо. Тэгэхээр ашигтай бактери бол бас энэ дээр дурж илээ. Маш хэрэгтэй. Ашигтай бактери бол яг одоо байгалийнхаагаараа бол тараг те исэн бүх төрлийн ногоо чимчи те дарсан байцаан дээр байгаа. За үгүй бол нэмэлтээр авч болно. Гэхдээ нэмэлтээр авж байгаа пробиотик энэ докюментари дээр нэрээ онцлог юм хийсэн. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө ингээд сахарын цөлд ч юм уу те эсвэл ингээд нэг юу юм Амазоны хүндэд нэг үр ингээд шидчихъя. Тэр нь ингээд урахгүй юу гэд нэг зүгээр азаа үзэж байгаатай адилхан гэнэ. Ашигтай бактери уухад. Тэгэхээр энэ яг зарим тохиолдолд тэнд одоо бактери нь ургаж ингээд биднэрт ашигтай ингээд задарчиж болно. Зарим тохиолдолд зүгээр хөөгдөд гарчиж магадгүй.
Тэгэхээр Аа. бүх хүнд одоо тэр нөгөө бактери таарахгүй байгаагийнх нь учир нь бол тэр юм бэлээ. Яг Аа. хэрэгтэй газар шимэгддэггүй. Яг энэ сайн гэсэн тийм 100% бактери байхгүй. Мэдээж хэрэг нэмэлтээр хэрэглүүлсэн. Гэхдээ тэр бол бүр 100% баталгаа өгөхгүй. Тийм болохоор нэмэлтээр заавал эсгсэн амьд ашигтай бактеритай хүнснүүдэд хэрэглээрэй гэдгсэн байсан. Тэдгээр хүнсэнд байгаа бактериуд нь бол яг биедээ ингээд магадлал нь өндөр юм байна те. Үржээд ингээд яадаг юм шиг л дээ. Аа. Тийм Тэгэхээр бид биендээ нар одоо нөгөө нэг тэгтээ одоо энэ бактериуд чинь ингээд нэг одоо 60 тэрбум тэрлион мерлион энэ гэл яриад байгаа шүү дээ тий ууж байгаа бактериуд. Тэгтээ одоо жишээлбэл энэ задгай бактери уулаа гэдгээ тэр чинь ингээд ходоодын дотроо ходоодны хүчилд ингээд юу ягаа цаашаа яг нөгөө очих ёстой нарийн гиз бүдүүн гизэндээ очихгүй байх магадлал айгүй өндөр юм байл шүү дээ. Тэгэхээр аль болох нөгөө нэг капсултайг уугаад капсултай нь ингээд цаашаагаа яваад яг очих ёстой газараа ингээд очиж задрах магадлалтай гэж бас тэгж ярьд юм билээ. Тийм байлээ тий. Тийм тэгэхээр одоо манай нөгөө солонгосуудын уугаад байгаа яг ингээд задлал амрууга хийчдгийг нь одоо яг ямар ч учиртай энэ тэр бол баг аман дотроо тэмлэхэд ашиггүй бол биш юм шиг байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр манай хүүхэд багада ашигтай бактери сайн гэд би хүүхдэд таргаар хоолнд оруулсан байхгүй юу. Тэгээд айгуу дуртай болохоор өдөр болгон тараг өгөөдсэн чинь манай хүүхдийн баас натаад. Тэгээд дөнгөж ойтой ой гарантай баас натаад бүр балахгүй юу. Хоёр настай ч үлээ. Тэгээд клизм тавьсан ч ингээ бүр гарааргүй хэмжээнд хүрээд би тэгээд тарагнаас болж байгаа гэж бодохгүй. Тэгээд ашигтай бактери авсан яг тийм задлалтаг одоо Солонгос Vitamin Village гэдэг тухайн үед байсан тийм хүүхдийн бактери аваад тэрийг ингээ уусан чинь манай хүүхд яг 2-7 хоноод өстө баас нь хэв юм басан. Тэрнээс хойш манай хүүхдийн одоо өвтгөн хаталт ерөөсөй байхаа болсон байхгүй. Тэрнээс өмнө эмчэд үзүүлээд одоо гадуур байгаа энэ GATPRO юу лээ? Бактериудыг уусан чинь ерөөсөө тэгэж нөлөөлөг байхгүй манай хүүхдэд. Хитсэн хിവэрэлсэн бараг тэгээ би тэрнтэй 2-3 сар нуцалдсан. Тэгэл хатаал клизм тавиал бүр ингээд цэцэл талцсан байсан чинь тэр бактерийг уугаад яг нөлөөсөн байхгүй. Яг л амрууга ингээд хийдэг нэг үр тарианы амттай. Тэгэхээр ямар бүлгийн бактериас нь хамаарах байхаа тэр бүр нөлөөлөхгүй бол биш байх. Тийм юм байна. Сонирхолтой юм аа. Тэгээд өөр энэ нөгөө нэг кинон дээр маань болохоор бас дахиад баас шилжүүлсэн хүмүүсийн тухай гарсан гэж тэгжсэн. Тийм энэ гиз групп дээр баас шилжүүлэх тухай айгүй олон жилийн өмнө ярьжсэн те саруул админ айгүй ярьдаг байсан. Яг гиз групп нээхээс бүр өмнө саруул блог гэд байж хаад баас ингэж шилжүүлэн суулгах одоо ийм технологи гарч байгаа юм байлээ гэдгсэн. Тэгсэн энэ докюментари дээр яг тэр шилжүүлсэн нэг хүүхэн гарлаа. Тэгээд гэртээ одоо тэрийг шилжүүлээд өөртөө ингээд эрүүл 2 хүнээс шилжүүлсэн байхгүй. Эхлээд болохоор өөрийнхөө төрсөн дүүгээс дүү нь болохоор ив эрүүл гэхдээ хормоны баттай одоо гормоны хэлбэлцэлтэй гардаг баттай. Тэгээд шилжүүл суугаад биеийнх нь байдал эрс сайжраад хоол ундных нь байдал нь эрс сайжраад байжсэн чинь батх нь бас гараад ирсэн. Тэгэхээр айгүй хэцүү ахаар нөхрийнхөө одоо баасыг шилжүүлсэн байгаа байхгүй юу капсултайгаар. Нөхөр нь болохоор ив вирус саруулж гэхдээ ингээд нөгөө сэтгэл зүйн асуудалтай. Сэтгэл зүйн одоо депрессэнд ордог ч юм уу ямар нэгэн асуудалтай. Тэгсэн чинь за гайгүй байлгүйгээд ингээд суулгасан чинь ерөөсөө суулгаад нэг удаагүй бүр депрессэн хамгийн өндөр түвшинд хүрээд бүр амиа орломорч юм шиг санагдаад тэгсэн гэж байгаа байхгүй юу? Нөгөө эмэгтэй ч нөө. Тэгээд за ингэсэн дөрөө баттай байсан нэргээд дүүгийнхаа энэ нөгөө нэг басыг суулгасан байгаа капсуланд хийгээд тэгээд энэ яг одоо саруулынх чинь нэг 5-6 жилийн өмнө ярьжсэн те эцсний нөгөө нэг ив эрүүл басыг шилжүүлэн суулгахад энэ асуудалтай гидснүүдийг одоо имжлэх магадaltaй гэдэг тэрийг нь бол ингээд туршилт хийсэн хүмүүс бол үнэхээр байгаа юм байлээ. Би одоо тэрийг айгу заваач юм шиг санагдаа. За арайч тэг бас одоо тэгэж капсул мапсланд хийгээ те гэж бодож исэн байхгүй юу? Яг анх уншиж та. Гэтэ үнэхээр л тийм бактери байд юм байна. Гэтэ арайч нэг хүний тэр одоо бактерийг нь шилжүүлэх нь хаашаа ч юм бэ гэж бодож исэн. Тэгсэн чинь ингэсэн хүн бас байгаа юм байлээ. Тэгэхээр тэр одоо дүү нөхөр хоёр нь болохоор огт антибиотик хэрэглэж байгаагүй гэсэн үг юм болов?
Тэр одоо манай Мэдгүй тэр сарвал антибиотик админы хэлж байгаа нь болохоор ингээд за яг хөө зүгээр сарвал админ бүр айгу тийм өндөр түвшний юм ярьсан байж магадгүй л те. Баас шилжүүлнэ суулгахад одоо ингээд хүүхдээ ингээд ямар нэгэн байдлаар бэлдээ гэх юм бол хүүхдтэй багаас нь огт антибиотик уулгахгүй. Тэр өөрийнх нь төрөлхөөс ингээд бий болсон бактериудыг ингээд тэр чигээр нь авч үлдэх гэж байгаа байхгүй нэгдүгürt. Хоёрдугаар болохоор нөгөө нэг төгрөөл 24 цагийн дотор хийгддэг те 2 нас хүртэл нь хийгддэг бүх төрлийн вакцинуудыг ерөөсөө огт хийлэхгүй. Энэ болохоор бас ингээд нөгөө нэг генийн мэдээлэлд нь орчдөг учраас тэр ингээд баас шилжүүл суулгахад бас ингээд нөлөөлнө. Тийм болохоор ингээд хэрвээ одоо хүүхдээ ямар нэгэн байдлаар ингээд баасны доонор болох ёо гэж хүсэж байгаа бол ингээд ер нь тэгж хүсдэг хүмүүс байт юм шиг байлаа шүү дээ. Тэгж хүсэж байгаа бол хүүхдээ ингээд ерөөсөө бараг л тийм юм байгалийн харнал байлгах хэрэгтэй гэж тэгж бичсэн байсан. Энэ дээр болохоор яг тийм антибиотик хэрэгэлсэн хэрэглээгүй тухай яриаггүй зүгээр л эрүүл гэдэг утгаар хэлж илээ. Яг тэр яг нарийн байх юмыг нь хэвээр ерөнхий бактериуд нь байгаа. Гэхдээ мэдээч хэрэг багадаа хүн өвдөжсэн бол тэгэл ямар нэг юм та хэрэгжилжсэн вакцин хийжсэн л байгаа хэл та тий. Тэгээ яг тухайн өвчтөнд өөрт нь байхгүй бактериуд нөгөө хүнд ингээд эрүүлэр маш ингээд гимтээгүүгээр байж ивэл шилжүүлвэл мэдээж илүү үр дүнтэй л ах л та. Тэгээд энэ дээр юм хулган дээр туршилт хийсэн гэсэн одоо нөгөө илүүдэл жинтэй болоод турхаа гэх юм уу хэвийн жинтэй хоёрын баасыг нь ингээд одоо солиод хулган дээр ингээд байршуулахад нөгөө турхаа хэвийн жинтэй одоо хулганы нөгөө бактерийг нь эзэн нь жингээ хасаж эхэлсэн гэсэн. Ямар хөө. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг ирээдүйн турах те элдв тархины энэ өвчнүүдийн эмчилгээний эхлэл байж болох юм а гэсэн зүйл ярьж илээ. За тэгээ энэ дээр нэг нөгөө Япон залуу гарч байгаа. Тэр болохоор айгүй их иддэг одоо нөгөө цагт 10,000 мянган юм нөгөө нэг юу иддэг аахгүй юу? Хотдог иддэг тийм залуу. Тэгснээс айгүй турхаа. Тэгээ энэ залуугийн асуудал нь юу вэ гэхээр ерөөсөө ямар ч хоолноос таашаал авах болцсон өсөх мэдрэмж нь байха болцсон болоод садах мэдрэмж нь байха болцсон аль альнаас нь мэдрэмж өсөх мэдрэмж авахгүй болохоор ерөөсөө юм идэх хүсэл төрөхгүй юм идсэн ч гэсэн садаад нэг тийм гоё таашаал авах болцсон. Тэгээ миний асуудал юунд байна? Миний асуудал ингээ гидсэнд бас байна уу? Энэ нөгөө бактериуд маань бас дээшээ доошоо олцоод би ингээд аам болов гэд энэ залуу шинжилүүлсэн чинь энэ залуугийн гидсний бактери бол харин ч одоо хэвийн маш сайн байна гэсэн одоо илүү сайн задлж чаддаг хоолой юм хүчтэй бактериуд байна. Ганц асуудал нь болохоор тархин ингээд одоо унтарсан гэх юм уу? Өөрийгөө хамгаалахын тулд өөрийгөө хүн хамгаалахын тулд ингээд хоолноос ташаал авах болцсон гэсэн үг тархин. Тэгээ энийг ингээд засахын тулд одоо хугацаа хэрэгтэй, эрүүлэр хооллох гэж хичээх хэрэгтэй. Тэр нөгөө нэг доор их хитдэг, тэр тэмцээнд оролцдог тийм ажлаа бүр болох хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч үлдээ. Тэгээд хүн ерөөсөө би бол амар ухаалаг өөрийгөө амьд үлдээхийн тулд ямар нэгэн байдлаар ажилдаг. Тэр хүнийг амьд үлдээх гэж одоо тархин хэрвээ ингээд тэр сигналууд нь байха болчвол нэгэн тийм нөгөө их хитдэг тэмцээнд ордог хүн чинь байнга тийм их идэх хүсэлтэй болчих бас болно шүү дээ тийм тэмцээнд ороогүй үедээ ч гэсэн одоо бэлтгэл бас идэм шиг л шүү дээ тэр үедээ ингээд их идээд байнга ингээд их идээд тэр хоолноосоо бүр ингээд таашаал аваад байх юм бол тэр хүн бас өргөлөөл амьдрахад айгүй хэцүү болно шүү дээ эрүүл мэнд сөргөөр тэнгүүд энэ бол яг тэмцээний үеэр л тэгэж өөрийгөө хүчилж их идэнгүүд болж байгаа болохоос бусад үед ингээ хоолны туршлаа дарчгаар тэр хүн нэг мацаг маягийн юм бариад ингээд хэвийн жинтэй байгаад байгаа байхгүй юу? Тэр хүний бие өөрийгөө амьд байх гэж бол асар их хичээж байгаа. Тийм байна те. Бид нар өөрснөө л ер нь бол баг биенийхээ эсрэг те нэг тийм дайн шиг юм хийгээд байгаа юм биш үү те. Янз янзын болохгүй юм идж ууж хэрэглэж. Тэгээ бас нөгөө боловсруулсан хүнснүүдийн талаар бас яриад ах шиг байсан те. Ингээ харахад айгу эрүүл ингээл гоё юм овьясны бар юу гэдэг лээ тэр чинь. Овьясны нэг юм иддэг нэг юм байдаг шүү дээ. Тийм юм боловч яг ингээд нарийн сайн харах юм бол органик гэж бичсэн байгаа юм нарийн сайн харах юм бол сахарын одоо агуулмж айгүй өндөрөө гэд бас яриад байсан тий. Бараг 40% сахар байна гэд бичсэн мэсэн тий. Тэгэхээр бас энэ боловсруулсан хүнснээс болж бас
ер нь айгүйх өвчлүүд, шин төрлийн өвчлүүд бас бий болж байгаа бох те сүүлийн үед. Тийм тэр хоолн дээр ярьжсэн одоо Мгм. бүх ингээд хоолны материалыг үйлдвэрийн процессд оруулаад хэрэгтэй юмнуудыг ингээд арчиж хаяад тэнгүүтээ нэмэлтээр витамин нэмсэн те ингээ тиймэрхүү юмнууд ингэнгүүт хүн энэ витаминтэй юм биш те Д витамины нэмэлттэй ч юм уу те ингэж бодоод аюу гэтэл ерөөсөө нөгөө анх байх ёстой байсан юмнуудыг нусгаа хийцэн те одоо жишээ нь оранж жуус гэхэд оранж жуусныхан тэр нөгөө бактери үржих юуг нь ариутгах чинь гэдэг нэрийн дор бүх юмыг нь аваа хийцэн. Тэснэ нэмэлтээр тэн дээр С витамин нэмждэг те. Өөрийнхөө юмнууд те. Аха. Тэгээд эн чинь болохоор эрүүл мэндэд айгүй тийм ойлгомжгүй болчихж байгаа гэсэн гизлөө арах үедээ. За тэгээд энэ баас шилжүүлсний дараа ер нь бол хүн болго ингээ баас шилжүүлээд эрүүл мэндийн асуудлаа шийдээд байж болохгүй шүү дээ тий. Тийм болохоор ямар зөвлөгөө энэ эмчнэр өгж байгаа вэ гэхээр юугаа тоол гэж хэлээ. Бактери юу? Үргэлж тоол. За юу тоолох вэ гэхээр калори тоолох биш. Идэж байгаа ногооны төрлөө тоол гэсэн. 7 хоногт бараг 20-40 төрлийн өөр юм идчих хэвээр гэсэн. За би тэгээд өөрийнхөө амьдрал дээр бодсон чинь бүр 40 төрөл мөрлийн юм иддэггүй юм байна. Арга дотролоо авах. Ихсэх хэрэгтэй байна л гэж бодлоо. 20-40 гэдэг чинь бүр амар их байгаа байхгүй. Тийм биш. Тийм олон төрлийн ногоо байд юм бах та. Гэхгүй юу. За нэг тэгээд энэ нэг эмэгтэй болох нөгөө булимитэй те бүлжэд байдаг гэлөө хоол идэж чадгаа болцсон эмэгтэй. За тэр эмэгтэй болохоор хамгийн сүүлд нь бол бүх төрлийн ийм нөгөө ногоо миксертэд ууж илээ. Тэгээд өөрөө нөгөө тоогооч учраас энэний амтыг нь яаж сайжруулах уу гэдгийг одоо бодоод жишээ нь байцааг нь хасаад ч юм уу те ингээ нэг ихтэйхэн болгоод байнга миксерцэн ногоо уувал нөгөө тэр олон төрлийн ногоогоо нэг дор авч чадна гэж хэлж байгаа юм да. Түүхийгэр нэм үү? Тийм түүхийгэр нь миксертчлээ. Тэнгүүд нөгөө нэг түрүүний ярьсан лики гат гэх те шүрмхий гиз гэдэг дагаатай адилхан зүйл байгаа байхгүй яг шүрмхий гиз гэж яриаггүй ч гэсэн шүрмхий гиз чинь бол ерөнхийдөө түүхий тэгээд айхтар тийм нөгөө цэвэрлээгүй луу энтер те тий луунга баг арилахгүйгээр шууд ингээд угаагаад идчихсэн шүү дээ. Тэгээ тийм ногоог ингээд түлхүү идвэл тэр нөгөө гизний салц чинь бэхчин гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэрнтэй л адилхан юм хамгийн сүүлд нь ярьж их шиг байлаа. Яг лики гатен л тэр одоо ногооны төрлөө хэсгээд тэрнийхээ миксер зөвлбөрийг нь аль болох олон төрлийн ногоо нэг дор оруулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тийм олон ногоо бид нар бас идэж чадахгүй юм чинь шууд миксердээ тэргэлэх хэрэгтэй байна л да. Миксердээ ногоотой нуун. Тэрнээс одоо нөгөө нэг шахагчаар шахаа зөвхөн шүүсийн нуун гэвэл бол худлаа юм байна тий. Тэгээ шүүс биш одоо тэр ногооных нь бижирмэг зүйлс чинь бас гизэнд ороод юм юу болоо штэ ялцрал үүсгэн штэ тэрнийх нь одоо жишээ нь бид нар зүгээр аян дотор хийгээд тавиад ингээ удцсан байгаад ялцрлаа гэхэд нэг юм нус шиг юм болцсон байдаг штэ тийм л зүйл ходоодонд үүсгэхэд байх юм бол тэр нь илүү сайн хамгаалж өгөх юм байлээ л гэж би ойлгосон энэ докюментаригаас. Тэгээ энэ докюментариг болоод Kids group саруул блогтой ингээд холбоод ойлгосон чинь айгүй сонирхолтой байсан. Яг дангаар нь үзвэл өмнө нь одоо энэ нөгөө Kids баас шилжүүлэн суулгах тухай ч юм уу те эсвэл шүрмхий гэдээс за гидсний энэ бактериудын тухай мэдхгүй хүмүүс байгаа бол энэ докюментарийг нэг үзчихээрээ тэгээд дараа нь Facebook-аас саруул блог гэдэг байгаа тэр хүний блогийг уншаад Kids гээд нэг 5,000 төгрөгийн хураамжтай групп байдаг. Бүр хураамж байсан баха. Тийм үү? 5,000 төгрөг ч гэсэн ер нь бол амар их мэдээлэл авсан тий. Тийм шүү дээ. Эрүүл мэндэд бол маш чухал тий. Мэдээллүүдээ аваад гэр бүлээ л болох эрүүл эндээс бол харшлаач идгээсэн хүмүүс байгаа. Ханиад их ч ерөнхийдөө янз бүрийн эмгүүгээр эмчилж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр бас би нөгөө нэг аутизмтай Германд амьдардаг эмэгтэйгийн юг сая нөгөө аутизмыг таниулах удирдлагын үеэр олж юмнуудыг уншиж байхад одоо нөгөө нэг тэр эмэгтэйгийн хэлж байгаагаар болохоор хүүхдийн юм нөгөө хүүхдэн ч яхаа ер нь аутизм хүнд металлын хордлогоноос ерөнхийдөө болдгоо тэр нь хүнд металл ингээд тархиндах нэг эсийг ингээд тасалсан байдаг
гэдэг юм уу тэ нэг холбоос энэ тасалдсан. Тэгээ тэр холбоос байхгүй учраас ингээд нийгэмшиж чаддгүй юм эмгэгтэй болдгоо гэд бичсэн. Тэгээд тэр эмгэгтэй одоо нэг Сибо гэдэг нэг юмны талаар яриад байгаа байхгүй. Би тэрийн гэхдээ яг бичсэн юм сайн ойлгодог юм а. Яг ингээд монголоор уншаад байгаа хэрнээ ямар ч миний ойлгосноор болохоор бүдүүн гидс бол биш юм шиг байгаа. Нарийн гидсэнд байгаа одоо ингээд ашигтай бактериудын одоо харьцаа ч гэх юм уу те ашигтай ашиггүй бактериудын харьцаа ингээд алдагдсанаас болоод одоо тэр нөгөө нэг тархины тэр нэг аутизм үүсгэж байгаа холбоос нь ингээс эргэс сэрэхгүй байгаад байна уу да гэж тэр эмэгтэй болохоор бас тэгж үзээд байгаа юм байлээ. Тэгээд одоо нэг хүүхдийнхээ одоо ямар ингээд унгаж байгаа унгасных нь үнрээр хүртэл ингээд за тэр нарийн гиснийх нь тийм бактери нь одоо ийм алдаатай байна. Одоо ийм юм идүүлэх хэрэгтэй юм байна энэ төр гэд бас ингээд шинжилдэг гэд нэг тиймэрхүү бичсэн байсан. Тэр бас айгүй сонирхолтой санагдчихсан надад. Ер нь бас сүүлийн үед гидс бол хүний эрүүл мэндийн гол яг орон зай гэж үзээд байгаа. Тэгээд энэ бол бас үнэтэй хаа. Харин тий. Ер нь тэгээд гидсэл баг хайрлчвал баг бүх бие хайрлж байна гэсэн үг юм шиг санагддаг болсон шүү дээ. Ер нь сүүлийн үед гидсээ ялангуяа тэр ашигтай бактериудаа бөөцөлөөд нэг хөөрхөн нэг тэнцвэрийг олоод те байж байгаа юм бол тэгээ ер нь баг өрөвсөлч баг үүсэхгүй байх боломжтой юм шиг те хэрэгтэй одоо таны идэж ууж байгаа витаминуудыг чинь хэрэгтэй газар руу зөөвөрлөөд өгдөг хэрэгтэй газар руу нь одоо ингээ явуулахад тусалдаг зүйл юм байна гэж ер нь айгуу ойлгодог болоод байгаа сүүлийн үед. За тэгээд дараагийн удаа бит хоёр эрүүл мэндтэй холбоотойгоор эрүүл амьдрах жор болоод одоо Монголын уламжлалт анагаах ухааны хий шар бадганы одоо тоол идэх цаг мөн үүнтэй адилхан одоо Америкийн эрдэмтдийн бичсэн ном энэ гурвыг яг нэгтгээд юу ойлгосон тухайгаа эрүүл амьдралын хэм маягийн тухай нэг бичлэг оруулнаа. Сонирхолтой байвал комент бичээрэй. Энэ докюментарийг үзээрэй Netflix-с. За тэгээд өнөөдрийн подкаст дуусгая. За баяртай. За баяртай.